эзэн амлагдсан аврагч бидний төлөө мэндэлсэн тэр өдрийг дурсан санаж хамтаа цугласан байна. Тэгээ эзэн Есүс Христ бидний төлөө энэ дэлхий дээр ирсэн гэдэг бол энэ бол хүн төрлөختөнд өгсөн бурхнаас өгсөн маш гайхамшигтай баярт мэдээ байгаа. Тэгээ энэ баярт мэдээг өнөөдөр бид нэр хамтдаа хуваалцах гэж байна. Бас энэ баярт мэдээг бид нар бас бусдад түгээхин тулд бид нар бас энэ хамт цугласан байгаа. Тэгээд дөнгөс сая бас мэдээгээр уншсан тэр Лук номын 2 дугаар бүлгийн 1-ээс 14 дугаар ишлэгийг би та бүхэндээ уншиж өгье. Тэгээд эндээс бүгдээ бас хэд хэдэн зүйлийг хамтдаа суралцаад тэгээд өнөөдөр бас энэ онцгой гайхамшигтай өдөр энэ ариун ёслолыг бүгдээ бас хамт өгүүлдэг чинь. Тэгээд ер нь чуулганд байдаг хоёр чухал ариун ёслол байдаг тийм үү? Нэг нь усан баталгаа, Христ итгэснээ баталж усан баталгаа хийлгдэг байгаа. А нөгөөх нь болохоор эзний зоог. Есүс Христийн бидний төлөө зориулсан түүний бие урсгасан ариун цусыг бэлэгдсэн ус үзмийн ундаа болон бид нэр эсээгүүд алахыг хамтаа хүртдэг байдаг. За бүгдээ Лук номын 2 дугаар бүлгийн 1-ээс 14-ийг анхааралтай уншаа. Тэгээ өнөөдөр би одоо шил зүүхгүйгээд нүүр дүүрэн том дэлгэц зүмдээ тавьчаад байж байгаа шүү заяа. За тэр үед за би уншаа сонсороо. Тэр үед Сезар Август хараа бүх нутагта хүн амын тооллого хийх зарлиг болгожээ. Тэрхүү анхны тооллого болох үед Сирийн захирагч нь Кирини байв. Уг тооллогод хамрагдахаар хүн бүр төрлөх хот руугаа явсан юм. Йосефийн хувьд Давидын ургаас гаралтай удам угсааныхын хүн учраас Ehуда руу Давидын хот гэгддэг Бэтлехемийг зорж Галилийн Назар хотоос хөдлөв. Тэрээр сүү тавьсан Мариатайгаа цуг бүртгүүлэхээр явсан бөгөөд Мариа хөл хүнд байлаа. Тэднийг тэнд байх үеэр Мариагийн амарчих өдөр болж ууган хүүгээ төрүүлв. Дэм буудал тэднийг оруулах өрөө байгаагүй тул хүүг үлгийдүүд тижээлийн твшин дотор тавьжээ. Тэр шөнө нутгийн хончид хонин сүргээ манаад хээр хонож байлаа. Тэгтэл эзний тэнгэр элч тэдэнд үзэгдэж эзний цогц шахва эргэн тойрныг нь гийгүүлсэнд хончид үлэмжийн их айдас давтав. Тэнгэр элч тэдэнд бүх ард түмэнд маш их баяр хөөргийг авчрах Христ мэндэллээ. Тижээлийн дэвшинд хэвтэж байгаа үлгийтэй нэл хүүхдийг та нар олж үзнэ. Энэ бол шинж тэмдэг нь байх юмаа гэв. Гинтхэн тэрхүү тэнгэрэлчийн хамт түг түмэн тэнгэрэлч нар үзэгдэн Бурхныг магтаж алдар суун дээдийн дээд бурханд байг амар амгалан түүнийг таалсан хүмүүстэр байг гэвээс. Халелуя. За энд их гайхамшигтай баяр хөөргийг тунхагласан байна. Давидын хотод аврагч мэндэлсэн гэдгийг хэлсэн байна. Халелуя. Бүгдээр хажууд байгаа хүндээ хандаж хэлэхгүй аврагч Христ таны төлөө мэндэлсэн юм аа гэж. Христийн мэндэлсэн тэр өдрийг бид өнөөдөр дурсан санаж байна. Мэдээж 12 сарын 25-нд мэдлээгүй гэдгийг бүгдээрээ мэдчихэж байгаа. Заримдаа бид нар анх Христ итгэхэд удаагүй байхдаа ч Христийг сайн мэдэхгүй байхад яг нөгөө Есүс Христ нь 12 сарын 25-нд л төрсөн багтаа л гэж боддог. Тэгээ үгүй л дээ 12 сарын 25-нд төрөөгүй. Яг л Библиэлд юмдээ яг Христийг хэдэн сарын хэдэн төрснийг тодорхой бичиж үлдээгээгүй юм. Харин Христ энэ дэлхий дээр ирсэн гэдгийг бид нар дурсан санджаадаг байна. Тэгэхээр мэндэлсийн баяр энэ бол маш онцгой баярын тухай ярьж байна. Өнөөдөр бид Бурханд алдрыг өргөхөөр хамтаа цугласан. Өнөөдөр бид нар Христийн мэндэлсэн баярын тухай Merry Christmas гэсэн энэ үг хэллэгийг хэрэглэж явах үедээ энэ дотор бага хамгийн гол утга учиртай болгодог энэ баярыг утга учиртай болгодог нэгэн бол Христ юм а гэдгийг бид нэр тунхагладаг байна. Өнөөдөр энэ дэлхий дээр байгаа маш олон хүмүүс хэдэн сая тэрбум хүмүүс яг Merry Christmas гэдэг үгийнхээ утгыг мэдгүйгээр хэлээлээд байна. Найзаа Merry Christmas гэж байгууллагын үүдэн дээр Merry Christmas гэж бичээл. Үндэ Merry Christmas гэдэг энэ бол Христийн мэндэлсэн баяр гэдгийг агуулж байгаа. Энэ бол онцгой, энэ бол Христийн тухай баяр байна. Есүс ирсэн гэдэг баяр байна. Халелуя. Есүс зүгээр ирээгүй, зүгээр хийх юм нь олж ядаад мөнхийн улсад байж байгаа зүгээр байж хүн болчихъя гэж ирээгүй. Есүс Христ хүн төрлөختнийг аврах гэж ирсэн тухай ярьж байгаа. Өнөөдөр хүн төрлөختөн бид өнөөдөр хүртэл оршин тогтнохдоо маш олон зүйлийг бүтээсэн. Олон технологийн шинжлэх ухааны амжилтыг маш олон зүйлийг бүтээсэн. Харин нэг зүйлийг хүн төрлөختөн бид хизээж шийдэж чадаагүй. Шийдэж чадахгүй маа. Энэ бол нүгэл.
гим нүгэл. Бид нар зарим хүнийг хараад энэ өстой сайн хүн шүү гэдэг тийм. Тэгээ тэр хүн дээр чи та өстой сайн хүн шүү гэхээр зарим хүмүүс тэгж дотроо боддог л багтаа гэхээр яана энэ миний мууг мэдхгүй л энэ дагч. Танд хүмүүс үрж тань шиг сайн хүн байхгүй гэж хэлэхгүй танд ямар сэтгэл төрдөг вэ? Тийм ээ, над чи сайн хүн байхгүй гэж боддгоо л баг. Хэрвээ та тэгж бодчод бүр муу хүн байна гэсэн. Харин бид бүгдээрээ л мэддэг дотроо өөрийгөө муу гэдгээ, буруу байгаа гэдгээ. Бид нар хүмүүс гоё харагдаж чаддаг. Гэхдээ үндэ бидний жинхэнэ мөн чанар маань гоё биш гэдгээ бид нар мэддэг. Хүн бүхэнд заримдаа бахархмаар тийм зүйлүүдийг бүтээж эсвэл тийм зан чанар байдаг ч гэсэн бас нуудаг чанарууд байдаг. Яг л Библиэд өгүүлсний дагуу хүмүүс нүгэлтэй учраас. Бидний хүн төрлөختний хизээч шийдэж чадаагүй тэр асуудлыг шийдэх, энэ асуудал дээр цэг тавихын тулд Христ мэндэлсэн юм аа. Есүс Христ бидний нүглийг уучлж, бидэнд шинэ амьдрал өгөхин тулд энэ дэлхийд ирсэн юм аа. Энэ бол сайн мэдээ. Энэ бол өнөөдөр бидний энд цугласан учир шалтгаан юм. Ер нь баяр бүхэн өөрийн гэсэн утга учиртай байдаг. Бид нар мэндэлсний баярыг бусад баяртай адилхан бодож ерөөсөө болохгүй. Бид нар мэндэлсний баярыг цагаан сартай адилхан бодож болохгүй. Бид нар мэндэлсний баярыг бид нар Мартин аймтай адилхан бодож болохгүй. Бид нар мэндэлсний баярыг Наатантай адилхан бодож болохгүй. Яг л тухайн баяр бүхэн тодорхой нэгэн үйл явдлыг мэдээж тодорхойлж өгдөг. Гэхдээ энэ баяр бүхэн хэсэг бүлэг хүмүүс эсвэл хэн нэгний хийсэн үйлсийг дурсан санж эсвэл хэсэг хүмүүсийн сайр сахныг хамгаалахын тулд өгдөг. Хүүхдийн баяр, хүүхдийн эрхийг хамгаалах гэдэг гэж. Үнэхээр хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бид нар яаж баярлах ёстой? Эмэгтэйчүүдийн баяр Мартин 8, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд яг яах ёстой юм? Хамтдаа архитаад авах юм уу? Тэгээд эрхийг хамгаалчих юм уу? Бид нар баяр бүр тодорхой бүлэг хүмүүс, тодорхой үйл явдал, тодорхой хүмүүсийн эрх ашигыг хамгаалах ч юм уу эсвэл тэрийг тодотгож өгөгдсөн хүмүүс зохиосон байдаг. Харин мэндэлсний баяр тийм биш гэдгийг бид нар ойлгох ёстой. Мэндэлсний баяр нь Христэд итгэсэн, итгээгүй бүх хүний төлөөх тэр баярт мэдээний тухай ярьж байгаа юм. Та Есүс Христийг итгэсэн байсан ч итгээгүй байсан ч энэ бол хүн төрлөختний төлөө өгсөн баярт мэдээ юм. Мэндэлсний баяр гэдэг нь тодорхой бүлэг шашны хүмүүст хандаагүй. Энэ бол хүн төрлөختний төлөө. Тэм учраас Лук номын 2 дугаар бүлгийн 10 дугаар ишлээс үг хэлсэн гэж 2 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлдэр Тэнгэрч тэдэнд бүү. Бүх ард түмэнд маш их баяр хөөргийг авчрах сайн мэдээг та нарт дуулгая гэсэн. Халелуя. Бүх ард түмэн гэсэн. Библиэлд Монголын тухай гардаг та нар мэдэх үү? Монголын талаар гардаг нэлээд хэдэн ишлэл байгаа шүү. Ер нь их олон ишлэл байгаа. Та нарын зарим чинь бас мэдэхгүй л баг. За би нэг ишлэгийг хэлж өгье. Үүс номын 1:8 дээр. Та нар иймээс явж дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болно гэсэн. Тэгээ дэлхийн хязгаар хүртэл гэдэг чинь Монголын тухай ярьж байгаа байхгүй. Мөн яг энд хэлсэн бүх ард түмэн дотор чинь бид нар орж байгаа байхгүй. Та нар заавал Монгол гэдэг нэрийг хайх гэдэг хэрэггүй л дээ. Тэгэхээр бид нэр тэртээ тэргүй энэ дэлхийгээс бид нар гарч явж явахгүй, энэ дэлхийгээс салахгүй. Бид нар энэ дэлхийн нэг хэсэг. Тэм учраас бүх ард түмэн дуулгах маш их баяр хөөргийг авчрах тэр мэдээг дуулгаж байна гэсэн. Маш их баяр хөөр. Үндэ өнөөдөр бид нарыг хамгийн их баяр хөөртэй болох юу гэж мөнгө эсвэл эрх мэдэл байж магадгүй. Та нарын зарим чинь одоо ингэ залбирж байгаа бах. Эзэн минь эх жил миний албан тушаалыг ахиулж өгөөч. 2026 би албан тушаалаа ахиулсан жил байх болтгоо гэдэг нь тунгаглаж байгаа болох тийм үү? Залбирж байгаа бах. Зарим яг мөнгө гуйж байгаа тийм үү? За яг мөнгө гуйж байгаа юм бол гараа өрсгөө энэ нэг үннэ. Энэ хараа бодлоо хараа. Энэ нэг л мөнөө хүн байна. Шага би тэр л үн юм байгаа. Уус нь яс гар мар өрөхгүй ингээд бараг гар нь хүн харчихгүй гэж бодоод. Нэр бидний тодорхой хугацаанд баяртай байлгадаг л да мөнгө цанхүү. Гэтэ Библиэд өгүүлсэн биднийг маш их баяр хөөртэй болгох зүйл бол эзэн Есүс Христ бидний төлөө дэлхийд мэндэлж бидний нүглийг өөртөө үүрсэн гэсэн энэ үйл явдал юм аа. Авралын үйл явдал юм аа. Та мөнгөтэйч мөнгөгүйч харин
итгэлээр аврагдах болно. Бид Есүс Христийн бидэнд өгсөн Бурхан эцгийн хүн төрлөختний төлөө бэлдсэн энэ агуу төлөвлөгөө, авралын төлөвлөгөөг бид нар ямар ч мөнгөөр худалдаж авч чадахгүй юм. Ямар ч их мэдлэр гүйцэлдүүлж чадахгүй. Зөвхөн итгэлээр гэсэн. Бид нар гоо үзэсгэлэнгээр мөнхөө устд очихгүй. Бид нар их мэдлэр мөнхөө устд очихгүй. Бид нар эд баялагаар мөнхөө устд очихгүй. Харин бид итгэлээр мөнхийн устд очих болно. Бурхантай хамт байх болно. Энэ сайн мэдээний тухай. Тэнгэрлэгчийг хараад айж сүрдсэн хончтод хандж хэлсэн баг. Тэгээ бидний сонирхолтой Христ итгэж хүмүүс итгэж болсныхаа дараа итгэлийг хүлээж авсны дараа Тэнгэр элчиг ч юм уу нэг юм харчмаар санагдаад байдаг. Ягаад Библиэд итгэж байгаа учраас Тэнгэр элч ирээд Йосеф дүгээ хэлсэн байх зүудэнд нь тэгээ Тэнгэр элч ирээд тэгээ одоо Бурхны мэдээг дамжуулсан байна. Хуучингэрэн дээр Даниэл дамжуулсан байна гэх мэтийг Гидеонтой уулзсан байна. Тэнгэр элч нэрээ надтай уулзаасаа гэж боддог. Бид нар Есүс Христийг таньж мэдхээс өмнө бүхий л үзэж харж мэддэг тийм хүмүүстэй л танилцмаар санагддаг. Уулзмаар. Хаана сайн хардаг. Их сонирхолтой хүмүүс бид нар ирээдүгөө л мэдчих гэдэг байхгүй. Яаж иж бол ирээдүгөө л мэдчихвэл бүх юм сайхан болно гэж боддог. Гэтэл үндэ ирээдүгөө мэдэх нь бидний амьдралыг тийм амар болгодоггүй шүү дээ. Амар болгохчгүй. Ирээдүгөө мэдлээгээ та ингээд одоо ийм сайхан мэдсэн чи одоо зүгээр сайхан унтъя. Сэрүүлэг мэрэлэг одоо тайхгүй. Одоо нэгэнд хардсан гэж тавьж. Бид нар тийм хүсэж байдаг. Харин үүндээ бид нар сайн сайхан ирээдүг бүтээхийг хүсэж байвал өнөөдөр бид нар сайн сайхан анаар амьдрал сурах хэрэгтэй. Өнөөдөр эрүүл амьдрах хэрэгтэй. Бид нар өнөөдөр зөв амьдрах хэрэгтэй. Нэг ийм үгийг би үргэлж хэлдэг л дээ та нар хэрвээ санаж байгаа бол бүх ирээдүй чинь өнөөдөр шингэсэн юм аа. Есүс Христ бидэнд итгэлээр дамжиж авралыг өгсөн бөгөөд Христийн бидэнд өгсөн аврал дотор бид нар өдөр бүр Бурхны үгийн дагуу амьдрал сурах ёстой. Өдөр бүр. Бидний өдөр бүрийн маань бурханлаг амьдрал, Бурхны үгийн дагуух амьдрал бидний ирээдүйг бүтээж байдаг. Бид нэр Христ итгэхээс өмнө энэ тентхийн үзэж хардаг хүмүүсээр хамаг юмаа л үзүүлж харууллаа. Саяхан хэд хоногийн өмнө эхнэр битэр машин дотор явж байгаад нэг радио FM сонслоо. Тэрэн дээр нэг ижил жилтэй хүмүүс хамт амьдрахгүй тухай ярьж чинь тийм үү. Тэгэл нэг нь морж гинөө юу ч гинөө надтай хулгамд хардггүй ч гинөө. Тийм учраас одоо хүнтэй танилцал жилийн хамгийн нүрэнд асуух юм байна шүү дээ. Тэгээ жил нь одоо юу гэдэг лээ харш үстэй тий халгаатай биш юм харш тийм үү. Тийм байх юм бол шууд цаашаа харилцаа үргэлжлүүлэхгүй гинэ. Чи чинь би тийм чи тийм би тэр харьцах юм байна. За уучлаарай. Уулын чи ярих дажгүй хүн байсан байна. Дааш жил чинь болсонгүй. Бабаа гинэ шүү дээ. Эхнэр дээр хоорондоо ярьсан баг. Ингэж одоо хайр сэтгэлийг гэр бүл амьдралыг шийтгэл бүр амар болж байгаа юм биш үү? Зүгээр ингэж өөрийнхөө жилийг тавиал за ивэл жилтэй хүмүүс нь холбогдороо гэж тавьчих юм шүү дээ. Тэ. Тэгэл гэр бүл харилцаа гэдэг бол энэ бол хүний сонголт байдаг. Энэ хүний зүрх сэтгэл, хайр сэтгэлийг бид нар эвлүүлж болдгоо байхгүй. Хайр сэтгэл өөрөө төрдөг зүйл байгаа. Хүний дотор бий болдог. Бурхан биднийг хайрлахаар өөрийнхөө хүүг илгээсэн баг. Бурхан болцолгүй тэр хайрын тухай ярьж байна. Бурхан биднийг өөртөө ивэл жилтэй байх тухай яриаг харин эзэн үхээр миний бүтээсэн хүн төрлөختөн гим нүглээс болж тэр там руу явж байгаа мөнхөд үхэж байгаа Бурханаас үрд мөнх тусгаарлагдах энэ ард түмнийг энэ хүн төрлөختнийг аврахын тулд би өөрийн хүүгээ илгээх болно гэсэн баг. Эзний бидний төлөө ирсэн тэр ирэлт бол маш тодорхой зоригтой байсан. Есүс Христ мөнхийн устд уйдаад ирээгүй маа. Есүс Христ хүн төрлөختөнд төлөө үхэх гэж ирсэн баг. Бидний амьдралын зорилгууд бол өөр өөр байдаг тийм үү? Бидний зарим нь мөнгөтэй болохын төлөө амьдарч байгаа. Яагаад мөнгөтэй болох гэдэг вэ? Өрнөөс гарах гэдэг, эсвэл илүү гоё байшинд амьдрах гэдэг, эсвэл илүү гоё амьдрмаар байна ч гэдэм үү. Эсвэл дэлхийд даяар аялмаар байна ч гэдэм үү бүүмэд. Зарим нь эрх мэдлийн төлөө амьдардаг.
Ягаад бол эрх мэдэлтэй байх юм бол бүх юм сайхан болох юм байна гэж боддог. Зарим хүмүүс зөвхөн гоо үзэсгэлэнгийн төлөө амьдардаг те. Үзэсгэлэнтэй гоё байх юм бол тэгээд бүх юм болно гэж боддог. Эсвэл зарим хүмүүс мэдлэгийн төлөө амьдардаг баг. Тэдний амьдралын зорилго нь тэгэл улаан дипломын цуглуулга гэдэг. Тэр сургуулаач улаан дипломтой төгсөн, энэ сургуулаач улаан дипломтой төгсөн, энэч улаан төгсөн. Бүрстэ тэр тэдэн сургуулийг би тийм хүнтэй таарч ирсэн шүү дээ. 3 ихтэй сургуулийг заяа. 3 ингэ улаан дипломтой. 2 бакалавртай биелээ. 1 бакалавртай 3 магистртай ч гэлээ бүр. Ямар гайхалтай тийм зориулттай хүн бэ гэж л бодсон л доо. Одоо өөр ч юу бодох вүлээ. Тэгэхээр зарим хүмүүс бүр ингэ тэнд донтдог хүмүүс байна. Тийм л юмд сураад л диплом аваад л байл. Өөрийгөө тэрийгээр тодорхойлох гэж оролдог. Аногт Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн түүний зорилго тодорхой. Есүс Христ хүн төрлөختнийг аврахын тулд ирсэн. Өнөөдөр бид үүнийг хамтдаа тэмдэглэх гэж цугулж байна. Үүнийг бид хамтдаа тунхаглаж байна. Халелуя. Тэгэд энд хэлсэн үлэмжийн баяр хөөргийг та нарт авчирсан сайн мэдээг дуулгаж байна. Энэ ямар сайн мэдээ гэж? Сайн мэдээ бол Давидын хотод энэ өдөр та нарын төлөө хэний төлөө вэ? Аврагч эзэн Христ мэндэллээ гэсэн. Халелуя. Есүс Христ бидний төлөө мэндэлсэн юм аа. Ишая номын 9:6-аас 7-оор ингэж хэлсэн байдаг. Ишая иш үзүүлэгч. Бидний төлөө нэгэн хүүхэд мэндэлж, бидний төлөө нэгэн хүү сойрходжээ. Мөрөн дээр нь их мэдэл оршиж, нэрийг нь гайхамшиг зөвлөгч. Хүчит бурхан, мөнхийн эцэг, инхийн жанжин гэж дуудана гэсэн. Эрх мэдэл нь ингүү, инх тайван нь эцэсгүй тэрбээр. Давидын сэнтигээс хаан тулсыг нь захирч, шудраг ёс ба үнэн зөвөр батжуулан өдгөөгөөс үн мөнхөд бат тогтоох ажээ. Төг төмдийн Явагийн халуун зүтгэл үнийг гүйцэлдүүлнэ гэсэн баг. Есүс Христийг төрөхөөс 700 гаруй жилийн өмнөх иш үзүүлэг байгаа. Есүс Христийг мэдлэхээс 700 гаруй жилийн өмнө Ишая иш үзүүлэгч хэлсэн байна. Бидний төлөө, хүн төрлөختийн төлөө нэгэн хүү ирэх болно гэсэн. Халелуя. Энэ иш үзүүлгийг биелүүлж Есүс Христ мэндэлсэн юм аа. Тэнгэр элч нар дараа нь Магдалыг өргөсөн байна. Тэгээд Библиэд юу гэж хэлсэн гэж гинтгэн тэрхүү тэнгэр элчийн хамт түг түмэн тэнгэр элч нар үзэгдэн. Түг түмэн гэдэг нь юу гэж утгатай вэ? Маш олон түм гэдэг чи хэдвүлээ? 10,000 ч тийм үү? 10,000 хэдэн мянган тэнгэр элч нар үзэгдээд Бурхныг магтаж, алдарсуун дээдийн дээд Бурханд байг амар амгалан түүний таалсан хүмүүстэй байгаа гэсэн байна. Христ бидний төлөө мэндэлжээ. Энэ бол Бурхны түүх. Энэ бол Бурхны тухай. Энэ бол биднийг аварсан аврагчийн түүх юм. Христийн мэндэлсэн баяр гэдэг бол ногоон гацуурын тухай биш. Христийн мэндэлсэн баяр гэдэг бол хин нэгэнд бэлдсэн гой савтай бэлэгч бас биш. Христийн мэндэлсэн баярыг жихэн утга учиртай, үн цэнтэй болгодог зүйл бол нэгэн бол Есүс Христ өөр юм. Христийн мэндэлсэн баярын жинхэнэ чимэг бол Есүс Христ юм. Мэдээж бид нар бие биендээ бэлэг өгөх нь буруу биш. Ялангуяа бид нар 1000 бэлэг бэлдээл тийм үү? Жил болгон бид нар 1000 гаруй бэлэг бэлдээл хүүхдүүдэд тараадаг. Энэ жил ч гэсэн бид нар тэрийг хийх болно тийм үү? Тэгээ сая та нар мэдээгээр харсан баг тийм манай сүмийн хүмүүс мань одоо зарим маань жүжигчин болж шít тийм үү? Энэ хийгээд байгаа саяны хийсэн энэ одоо жижигхэн видео энэ бүх зүйл юу бидэнд харуулдаг гэхээр энэ мэндэлсэн баярын бэлгийн илүү их утга учиртай болгоод байгаа энэ бэлгийн цаана байгаа үнцэнтэй зүйл бол Христ шүү гэдгийг. Есүс Христ. Таны бэлдсэн ямар ч үнэтэй бэлэг вэ? Христгүй бол үнцэнэгүй байх болно гэсэн. Ялангуяа энэ мэндэлсэн баярын өдрүүдээр бид Христийн хайр авралыг тунхаглаж өнгөрсөн жилүүдэд мянган хүүхдүүдэд бид нар энэ бэлгийг гардуулсан байгаа. Ирэх 4 дахь өдөр байхаа тийм үү? 25 чинь. Бид нар бас л адилхан өглөө бэлгээ хувааж яваал явцгаах болно гэсэн. Тэгээд тэр бяцхан зүрхэнд, бяцхан гар дээр тэр бэлгийг тавих үед
бидний амнаас гарах хамгийн чухал үг юу гэж? Миний дөө Христ Бурхан чамд хайртай шүү гэж. Есүс Христ миний дөө чиний төлөө энэ дэлхий дээр ирсэн шүү гэж хэлэх. Энэ бол хамгийн чухал байх болно гэсэн. Бидний төлөө ирсэн Христэд бидний төлөө хүүгээ илгээсэн эцэг Бурхан талархал өргөснөөр энэ мэндэлсийн баяр жинхэнэ бүрэн төгс болдог баг. Та гэртээ сууж ямар ч гоё ногоо мод зассан бай, ямар ч гоё бэлэг биеиндээ өгсөн бай. Эцэс таны тойр сууж байгаа тэр ширээн дээр ярианы гол сэдв Христ бидний төлөө ирсэн шүү гэдэг энэ үн цэнийг ярихгүй юм бол энэ баярын жинхэнэ утга учир алдагдах болно. Юм учраас эх 7 хоног би та бүхнийг 12 сарын 24-ний яг мэндэлсийн баярын өмнөх орой Christmas Eve гэж нэрлэдэг л дээ. Манайхаар цагаан сараар бол битүүний орой гэсэн үг л дээ. Энэ орой гэр бүлүүдээрээ суугаад энэ орой Христ бидний төлөө ирсэн гэдгийг гэр бүлийн гишүүн бүр биевэнтэй хуваалцаасаа. Есүс Христ ирсэн юм аа. Яагаад бид нар бэлэг өгдөг вүлээ? Яг бол Библиэд өгүүлсний дагуу Есүс Христ бол зүүрлэшгүй бэлэг болж ирсэн юм а бидний төлөө. Халелуя. Тэм учраас бид нар бэлэг бэлддэг. Есүс Христ бидний төлөө бэлэг болж ирсэн. Тэм учраас энэ бэлэг яагаад бидний гар дээр ирж байгааг Есүс Христ ирсэн учраас түүнийг бид нар тунхаглаж байна. Анөхтөө Есүс Христ бидний төлөө ирсэн тэр баярын мэндийг би танаар дахин хүргэж байна. Мэндэлсний баярын мэндийг хүргье. Христ бидний төлөө мэндэлжээ. Халелуя. Амен. Бүгд хамт босцгоё. Бүгд энэ баярт өдөр эзэн талархан залбирцгаая. Яг одоо бид нар эзний өмнө зүрх сэтгэлээ нэгээд миний төлөө ирсэн Бурхан танд баярлалаа гэж залбираарай. Миний төлөө мэндэлсэн Есүс Христ танд баярлалаа гэж. Миний төлөө өөрийн хүүгээ үл харамлан илгээсэн Бурхан эцэгт баярлалаа. Яг одоо энэ цаг бол талархлын залбирал, баяр хөөрийн залбирал байх ёстой. Халелуя. Бүгдээрээ зүрх сэтгэлээ эзэн хандан залбирцгаая. Эзэн хандан зүрх сэтгэлээ түүнлүү чиглүүлж, бас эзэн лөө гараа өргөөд эзэн минь баярлалаа гэсэн энэ гайхамшигтай үгийг түүнд бүгдээр хэлцгээе. Халелуя. Бүгдээр хамт залбирцгаая. Бидний агуу эзэн минь тань баярлалаа. Бидний төлөө мэндэлсэн, бидний төлөө ирсэн баярлалаа. Бинийг хайрлсан баярлалаа. Бидний төлөө хүн болж ирсэн баярлалаа. Есүс та ирээгүй байсан бол бид хэрхэн амрах байсан бэ? Биний төлөө ирсэн таны агуу хайрын талархъя. Биний төлөө үхээд амьдсан таны хайранд баярлалаа. Есүс бүх алдыг танд өгч. Халелуя Есүс. Есүс алдран танд байх болтугай залбирч. Бидний их эзэн минь тань баярлалаа. Бидний төлөө ирсэн, бидний төлөө амьдрсан, бидний төлөө бас цовдлоглон алуулаад оршуулгдсан, бидний төлөө үхлийг ялж амьдсан Бурхан танд баярлалаа. Өнөөдөр яг энэ цаг мөчид бид бүгдээрээ өөрсдийн зүрх сэтгэлээ нээгээд өөрсдийн гараа танд өргөөд миний төлөө ирсэн баярлалаа гэж залбирч байна. Бурхан минь миний төлөө ирсэн баярлалаа. Бидний төлөө ирсэн баярлалаа. Монголчуудын төлөө ирсэн баярлалаа. Бидний гим нүглийг үүрхээр, бидний төлөө алагдахаар ирсэн танд баярлалаа. Бидний төлөө үхлийг ялж амьлахаар ирсэн танд баярлалаа. Бидний төлөө бидэнд авралыг өгөхөр ирсэн танд баярлалаа. Иесус бүх алдыг танд өргөж байна. Таны гайхамшигтай нэрээр залбирч байна. Амен. Халелуя. Амен. Бүгдээрээ дэрэг догоонд дахин нэг удаа Есүс Христ таны төлөө мэндэлсэн баярын мэнд хүргье гэж хэлээд бүгдээрээ сууцгаая. Халелуя. Христ таны төлөө ирсэн баярын мэндийг хүргье. Тэгээ бүгдээрээ сууцгаая. Яг одоо бид нар бас эзний бидэнд тушааж үлдээсэн нэгэн чухал ариун ёслол болох эсий зоогийг бүгдээр хамтдаа хүртгэж байна. Эсий зоо гэдэг бол Бурханаас бидэнд захиж үлдээсэн баг. Эзэн Есүс Христ дахин амьсныхаа дараа, үхлийг ялж амьсныхаа дараа Есүс Христ
өөрхөн дагалдаг шүү хэлсэн мэт. Та нар намайг үүгээр дурсан санаарай гэж. Та нарын төлөө зориулсан биеийг, та нарын төлөө урсгасан цусыг дурсан санаарай гэсэн. Есүс Христ мах цустай хүн болж энэ дэлхий дээр мэндэлсэн энэ өдөр бид нар бидний төлөө түүний хийсэн бүхнийг дурсан сандаг онцгойлон энэ эзний зоогоор дамжуул түүнийг бид нар хүндэлдэг юм аа. 1-р Коринт номын 11-ийн 23-аас 26-аар ингэж хэлсэн байдаг. Миний хувьд эзнээс сурсан зүйлээ та нарт дамжуулсан. Баривчлагдах тэр үдшээ эзэн Есүс бин авч талархал өргөн хуваасныхаа дараа энэ бол та нарын төлөө зориулагдах миний бие юм. Намайг дурсан үүнийг хийж бай гэж хэлсэн билээ. Түүнчлэн зоогийн дараа аяг авч энэ аягтай бол миний цусаар хийгдэж буй шин гэрээ юм. Үүнийг уух бүртээ намайг дурсан хийж бай гэсэн. Учир нь эзнийг эрэх хүртэл та нар энэ аягнаас сууж энэ бин идэх бүртээ түүний үхлийг тунхаглаж буй хэрэг юм аа гэсэн. Халелуя. Үхлийг тунхаглана. Бүгдээ энэ эзний энэ ариун зоогийг хүртэхээс өмнө хамтдаа итгэлийн тунхаглаа хэлцгээе. Энэ маш чухал үйл. Яг тэгэхээр бид яг юунд итгэж эзэн бидний төлөө юу хийсэн бэ гэдгийг бид нэр тунхагладаг. Энэ итгэлийн тунхаг. Тэгэд энэ тунхагийг бүгдээ хамтдаа уншицгаая. Тэгээ бүгдээ суудлаасаа дүр босхгүй. Тэгэд намайг дагаад энэ дэлгэцэн дээр гарсныг бүгдээ хамт уншихын шүү заа юу. Яг бүгдээ 1 2 3 аягээд хамт уншаад ингээд цаашаа явах шүү заа бүгдээ хөгжлүүлээд явуулна. Бүгдээ хамтдаа итгэлийн тунхаа нүдэрээ харж уншиж байгаагаа чихээрээ сонсож зүрхэндээ итгэж бүгдээ тунхаглаарай. Амен. Бүгдээ хамтдаа итгэлийн тунхаа хэлцгээе. 1 2 3 би газар тэнгэрийг бүтээгч төгс хүчээд бурхан эцэгт итгэдэг. Ариун сүнсээр олдоож онгон майраас мэндэлсэн Понти Пилатын дор зоож явсан цовлогдсон нас барж оршуулагдаа үхэгсдийн орн руу яваа 3 дахь өдрөө үхлээс дахин амилсан тэгээд мөнхийн ус руу одож төгс хүчит бурхан эцгийнхээ баруун гар заларсан тэндээс үгсэн ам бүх хүнийг шүүхээр ирэх түүний цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гмийн уучлал, биеийн дахин амьдралт болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен. Халелуя. Бүгдээ эзэн талархсан. Халелуя. Бүгдээ суудцгаая. Яг энэ цаг мөчид бүгдээ бурханд зүрх сэтгэлээ өргөцгөөе. Тэгээ бүгдээ хамт намайг дагаад хэлээрэй. Агуу хүчрэхэг аав. Ариун бурхан таньда бидний их эзэн Есүс Христээр дамжуулан хаанч байсан ямар ч үед талархал магтаалыг өргөх нь зохистой билээ. Халелуя. Есүс Христ бол биднийг өөрт нь итгэлээр дамжуулан Бурханы хүүхэд болохын тулд бидний төлөө ирсэн Бурханы цорын ганц хүү билээ. Өнөөдөр бид Христийг бидний төлөө ирсэн талархаж энэ ариун зоогийг бүгдээр хүртэж байна. Эзэн бол ариун Бурханыг бүгдээр хүндэлцгээе. Бүгдээрээ судалтаа суусан чигээрээ харин зүрх сэтгэлээрээ Бурханд хандан ариун их эзэн хэмээн магтаалыг өргөн дуулцгаая.
Ариун их эзний өмнө бүгд хамтдаа бас залбирцгаая. Дэрвэл төгс ариун бурхан. Төгс ариун бурханы өмнө бид хамт цугласан учраас түүний өмнө бас бидний зүрх сэтгэл байгаа. Түүнд үл таалагдах бүхнийг бас гимшиж түүний өршөөлийг бүгдээ хүлээн авцгаая. Та тэгээд намайг дагаа залбираар бүгдээ нүдэ ханаад миний хэлэх өгүүлбэр бүрийг даган залбираарай. Бүгд хамт залбирцгаая. Эзэн бурхан минь ээ. Би бодол санаандаа болон биеэрээ үйлдсэн гим нүгэл хэлсэн муу мухай үг бүрийнхэн төлөө ариун зөвхт бурхан таны өмнө гимшиж байна. Мөн үргэлжид бүхнээс дээгүрэх таныг болон хөршөө өөрийн адил хайрлаагүй намайг уучлаарай. Одоо би гимээн ухарч гимээсээ эргэхт минь туслаач гэж гуйж байна. Та миний гим нүглийг уучлж таны өршөөлөнөр л миний дээр байж намайг өрөөх болтугай. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Аллилуйя. Амен. Эзний үг дүгүүлсний дагуу хэрвээ бид нар гим нүглээ уулаах юм бол эзэн уучлаа гэсэн байгаа. Би яг энэ нэшлийг та бүгд уншиж өгье. Харин бид гим нүглээ уулаан гимшвэл тэрээр итгэмжт зөвхт тул бидний гим нүглийг уучлж биднийг зөвхт бус бүхнээс цэвэрлэнэ гэсэн байна. Гайхалтай биш гэж юу? Бүгдээрээ хажууд байгаа хүнд хандж хэлэхгүй. Гимээс бид чөлөөлөгдсөн юм аа гэж. Өнөөдөр яг одоо таны дотор өнгөрсөн 7 хоногт хийсэн ямар нэгэн гим нүгэл таныг зовоож байгаа бол та яг одоо уучлагдсан. Та гимээс чөлөөлөгдсөн гэдгээ бүү мартаарай. Амен. Тэгээ 1-р Коринтын 11-р бүлэгт ингэж хэлсэн байна. Яг эзний зоог яг тэрийг барих үед Илч Паул түүнтэй хамт байгсад хандаж Коринт хотынд хандаж бичсэн байгаа. Миний хувьд эзнээс сурсан зүйлээ та нарт дамжуулсан. Баривчлагдах тэр үедээ үдшээ эзэн Есүс биен авч талархал өргөн хуваасныхаа дараа энэ бол та нарын төлөө зориулагдах миний бие намайг дурсан үнийг хийж бай гэж хэлсэн. Түүнчлэн зоогийн дараа аяг авч энэ аягтай бол миний цусаар хийгдэж буй шинэ гэрээ юм. Үүнийг уух бүртээ намайг дурсан хийж байгаарай гэсэн. Бид нар хамтдаа чуулаад ялангуяа энэ онцгой өдөр чуулаад Есүс Христийн бидний төлөө зориулсан биеийг бидний төлөө урсгасан цусыг бид нар дурсан санаж байгаа. Тэгэд энэ бол маш гайхамшигтай өрөөл байгаа. Ягаад гэвэл Есүс Христ өөрийнхөө биеийг бидний төлөө загламж цовдлуулсан. Тэгсэндээ өөрийнхөө биеийг бидний төлөө золиос болгосон. Тэгээд түүний загламаа дээр цовдлоход урсан тэр ариун цус бидний нүглийг уучлсан юм аа. Тэгээд бүгдээрээ энэ түүний биеийг төлөөлсөн талх болон түүний ариун цусыг төлөөлсөн энэ ус үзмийн шүүсийг бид нар хүртэж байна. Үүний төлөө бүгдээрээ түүний бие болон цусны төлөө талархан залбирцгаая. Бүгдээрээ хамтдаа эзний өмнө нүдэ ханан залбирцгаая. Халелуя хийсэн байна. Эзэн бурхан минь та бидний төлөө өөрийн ариун бие, ариун цусаа зориулсан баярлалаа. Бидний төлөө таны эвдэрсэн бие, таны урсан ариун цусыг бидэнд дурсан санаж. Яг гэвэл эзэн минь та бидний төлөө мэндэлсэн билээ. Та хүн болж хүний биетэй энэ дэлхий дээр төрсөн. Та хүн байж бидний төлөө амьдарсан. Та тэгтээ гим нүгэл үйлдэлгүй амьдарсан нэгэн хүн. Тэм учраас таны бие, таны ариун цус бидний төлөө урсах үед, өргөгдөх үед та биднийг уучлсан билээ. Та биднийг аварсан билээ.
Яг өнөөдөр бид таны бие, таны цусны төлөө талархан залбирлаа. Амен. Амен. Бүгдээрээ хамтдаа бие бинийгээ эзний нэрээр өрөөцгөөе. Хажууд байгаа найздаа хандаад эзэн тантай хамт байгаа гэж хэлэхгүй. Эзэн бол Имануэль, тэр тантай хамт байгаа нэг юм аа. Аллилуйя. Амен. Эзний нэрээр бие бинийгээ өрөөс. Тэгээ бүгдээрээ хамтдаа алдарт эзнийгээ хамт магтцгаая. Түүнд алдарт хураг ихэцэн гэсэн магтаалын хүндлийн дуу бүгдээр өргөцгөөе. Судалтаа суусан цэгээрээ өргөөрөө. Бүгдээрээ эзэнд тэр баярлсан сэтгэлээр, талархсан зүрх сэтгэлээр түүний агуу алдрыг дурсан санацгаая. Хүндлэн магтцгаая. Яруу алдарт хораа бүх магтаалын эзэн бидний мөнхийн захирагч ариун нэрийн зүрх сэтгэл минь дуулна бидний аврагч эзэн Алдарт эзэн. Алдарт хораа их эзэн бидний мөнхийн захирагч ариун нэрийн зүрх сэтгэл минь дуулна бидний аврагч эзэн. Аллилуйя. Эмээ. Биднийг аварсан бидний мөнхийн аврагч эзэн. Бүгдээрээ түүнийг өнөөдөр хүндэтгэн магтаж алдаршуулж байна. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа түүний бидний захин үлдээсэн ариун ёслоор түүний бие болон түүний гэрээтэй бүгд нэг холбогдох гэж байна. Холбогдож байна. Тэгээ яг одоо таны дундуур эсийн зоогийг явах болно. Тэгээд эсийн зоогийг хүлээж авсан хүмүүс нь суудлаасаа ингээд боссон шүү заяа. Далах тэр дарсыг эсийн цусыг бэлэгдсэн ус өвдөн шүүсийг та одоо хүлээж авах болно. Тэгээ бүгдээрээ хүлээж авна уу? Аллилуйя Иесус. Бүгдээрээ энэ таны төлөө урсан ариун цус, таны төлөө эвдэрсэн ариун биеийг бид бэлэгдсэн энэ эзэн зоогийг бид хүртэж чинь. Эзэн Есүс Христийн үхэл ба амьлалттай бид үүгээр дамжуулж бид нэгтдэг. Хэрвээ та бас энэ зоогийг барилцах бэлэн биш байгаа бол бас барихгүй байж болно. Та хараахан Есүсд итгээгүй бол тэгээ барихгүй байж болно. Та битгий санаа зовоорой. Тэгээ бүгдээрээ дараа нь хамтдаа энэ зоогийг хүртэх болно шүү. Тэгээ миний заавар дээр хүртэн тэм учраас бүгдээрээ эхнээс нь хүлээж аваад бүгдээрээ босоорой. Тэгээ миний хэлэх үг бүрийг сонсоод бүгдээрээ энэ бин эсхэгүүд болох. Бүгдээрээ энэ шүүсийг бүгд хамт хүртэх болно. Хэрвээ та
Бүгдээ алдарт гэсэн энэ дуулыг бүгд хамтдаа дуулцгаая. Алдарт. Бидний мөнхийн захирагч хариу нэрийн зүрх сэтгэл минь дуулна бидний аврагч эзэн бидний мөнхийн захирагч хариу нэрийн зүрх сэтгэл минь дуулна бидний аврагч эзэн. Энэ бин энэ эсгээгөө талах нь таны төлөө энэ дэлхий дээр мэндэлсэн Христийн биеийг төлөөлдөг. Энэ бин таны төлөө энэ дэлхий дээр амьдарсан Христийн биеийг төлөөлдөг. Энэ бин таны төлөө доромжлогдсон гутааг дашуурдуулж загламаа дээр цовдлогдсон Христийн биеийг төлөөлдөг. Бүгдээрээ хамтдаа бидний төлөө мэндэлсэн, бидний төлөө амьдарсан, бидний төлөө үхэлд өөрийгөө өргөсөн, зориулсан эзэн Есүс Христийг дурсан санан хамтдаа энэ бин хүртцгээе. Бидний гар дээр байгаа энэ ус үзмийн ундаан таны төлөө, миний төлөө, бидний төлөө, хүн төрлөختийн төлөө дэлхий дээр махан биетэй хүн болон төрсөн Христийн биеийг төлөөлдөг. Түүний ариун цус бидний төлөө амьдарсан, бидний төлөө цовлогдсон, загламаа цовлогдсон ариун цусаа урсгасан Христийн цусыг бидэнд төлөөлдөг. Бүгдээрээ түүний ариун цусыг бэлэгдсэн ус үзмийн шүүсээ хүртцгээе. Одоо хам нөхдөө би тань нэгэн чухал мэдээ хэлмээр байна. Бид нар өнөөдөр түүний биеийг бэлэгдсэн энэ бинг хүртээд түүний цусыг төлөөсөн бэлэгдсэн энэ ус үзмийн шүүсийг хүртэх үед бид нар түүний биеийн нэг хэсэг болдог баг. Халелуя. Халелуя. Бүгдээр хажууд байгаа найз дэлхөө таавал Христийн биеийн нэг хэсэг юм аа. Таавал Христийн биеийн нэг хэсэг. Халелуя. Амен. Есүс Христ биднийг түүний дотор нэг болгохын төлөө энэ дэлхий дээр ирсэн юм аа. Түүний дотор аврагдахын тулд ирсэн юм аа. Есүс Христ бидний төлөө, бидний авралын төлөө мэндэлжээ. Халелуя. Бүгдээрээ эзэн талархан чангаар алгад ашицгаая. Халелуя Есүс. Бидний төлөө мэндэлсэн, бидний төлөө амьдэрсэн Бурхан танд баярлалаа. Бүгдээрээ эзнийг хамтдаа магтцгаая. Эммануэл гэж түүнийг мэдлэхээс
бараг 700 гаруй жилийн өмнө иш үзүүлсэн байдаг. Бидэнтэй хамт байх эзэн юм а гэж түүнийг тунхагласан байдаг. Халелуя. Ишая иш үзүүлэгчээр дамжуулсан энэ иш үзүүлэг 700 гаруй жилийн дэртээ Есүс Христ бидний төлөө Бэтлехемд мэдлэх үед биелсэн юм а. Ан нөхдөө Есүс бидэнд найдварыг авчирсан, итгэлийг авчирсан, бидэнд авралыг авчирсан, бидэнд тэр мөнх амийг өгсөн юм а. Халелуя. Есүс мантугай, Христ алдаршуултгай. Есүс бидний төлөө мэндэлжээ. Бүгдээрээ Имануэль их эзнийг хамтдаа магтцгаая. Хамт үүнийг хүндэлцгээе. Халелуя Есүс. Хамгаас илүү алдартай. илүү алдартай. Yes, тийм эзэн. Хайртай аврагч эзэн минь та. Имануэль эзэн миний хат эрчүүлөөний эрхэн зөөж түүний нэрээр хихаа амхучидээ гайхамшиг зөвлөж мохигээ түүний засагдаа хамадан уйму хитаги оршоо түүний нэрээр хихаа амхучидээ гайхамшиг зөвлөж мохигээ түүний засагдаа хамадан уйму хязгааргүй оршоо. Бүгдээрээ хамтдаа их эзний өмнө ёроолыг хүлээн авцгаая. Их эзэн таныг хамгаалж ёроох болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй хандах болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэг хүү ариун сүнсний нэрээр ёроон залбирлаа. Амен. Халелуя. Христ бидний төлөө мэндэлжээ. Энэ сайн мэдээг бүгдээрээ тунхаглан баяраа тэмдэглээрэй. Сайхан баярлаарай. Одоо таны өгөх бэлэг бүр, хүлээн авах бэлэг бүр илүү их үнцэнтэй утга учиртай болсон. Яагаад гэвэл Есүс Христ мэндэлсэн учраас. Халелуя. Сайхан баярлаарай. Бүгдээрээ эх 7 хоногт энэ оны сүүлийн нэм гарын цуглаанд хамт хийх болно. Тэгэд нэм гарын цуглаанд дээр бүгдээрээ баяртайгаар уулзцгаах болно. Сайхан баярлаарай. Эзэн та бүхэн ёроох болтугай. Хэрвээ та анх удаа шинээр ирсэн бол уртлыг нэн дээр сууна гэж таныг хүрч байна. Баярлаа. Их эзний амар амгалан дотор гэртээ хараарай. Chi